Сайн байцгаана уу? Сонсогч та бүхэндээ 1-р сард Японы гоо зүүн ойлголтуудаас төвөрлөн өөрийн бичиж тэмдэглэснээ сонирхуулж байгаа тухайга өмнө дуулгасан. Тэгэд өнгөрсөн дугаарт болохоор Мононо Авари буюу байгаль ертөнц, улирал, цаг уурын үзэгдэл дуусах, төгсөх, үгүй болох тэр агшнаас хэрхэн эмзэглэл мэдэрч түүгээрээ ухаарал, бодрол олж авдаг ойлголт түүнээс үүдэн хүн ер нь энэ ертөнцид энэ амьдралд хандахдаа аливаа зүйлийн мөнх бусын гэдгийг тэр мөнх бус зүйл төгсөж дуусж байгаа агшныг олж аван гүн бодолд дарагдах тухай ярьсан. Харин энэ удаад та бүхнийхээ хэдийнэ мэддэг болсон ваби саби гэх ойлголтын талаар ярихаар бэлдээд байна. Ваби саби те. Ваби сабиг төгс бусын гайхамшиг гэж маш товчхоноор тайлбарлаж болно. Төгс бусын гайхамшиг. Тэ ваби сабиг ярихад мөн энгийн дизайн, гоёмсог цэцэрлэгт хүрээлэн хагарсан шаазанг алтаар эвлүүлж наасан нь санаанд буудаг. Гэхдээ энэ нь ваби сабигийн нэгэн тал бөгөөд танд одоо би дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх гэж байна. Зингийн урсгалтай салшгүй холбоотой гэж үздэг ваби сабигийнхээ ойлголт орчин үеийн хүн төрлөختний хитрхи төгс байх гэж хичээж дотоод руугаа хитрхи гүн шумбаж тэгээ зарим нь бүр хөл алдаж гүний гүндэх харанхуй нөхрөө живүүлж орхидог тэр төгс байхын төлөөх бодол, ирмэлцэл, хичээл зүтгэл, гуниг гутарлаасаа жинхэнэ ертөнц рүү эргэж ирэх. Бодлын тэр гүн харанхуйгаасаа энэ ертөнц рүү татагдан гарах хаалга болох юм шиг санагддаг. Юугаар гэвэл бас байгалийн гоо сайхнаар үргэлжид хувиран өршлөгдөж, үхэж, сэргэж, цэцэглэж, хатаж, хорчиж, хумхын тоос болох, эргээд дараагийн улирал эргэн ирж соёолох, цэцэглэх, дэлбэлэх гэд энгийн боловч энэ амьдралын тогтцыг бүрнээ хэлж өгдөг юу ч төгс биш бөгөөд бүх зүйл эмгцэгцгүй, ан цавтай, тэгш бус, илэгдэж хуучирдаг, үхэж өргөцдөг хийгээд унаж бусдаг гэдгийг ваби саби сануулдаг. Нэг ясандаа ваби саби бол ядуу зүдүү байдалд талархах сэтгэл. Тэгтээ талархах сэтгэл гэхээсээ илүүтэй сэтгэлийн таашаал олж авах тухай ойлголт юм. Эртний Японд ингэж тайлбарлагдаж байсан ч гэсэн ядуу зүдүү байдал гэдэг нь шууд утгаараа ядуу зүдүү гэх утга бас биш ээ. Бүрэн бус, төгс бус, төгс бишийн гоо сайхан. Өөрөөр хэлбэл илэгдэж хуучрах тусмаа илүү гоо үзэсгэлэнтэй болно. Магадгүй өнөөдөр таны өдөр болгон өмсдөг нэг хар өмдчин байлаа гэж бодъё. Хуучирч өнгөө алдсан ч гэсэн өмсөх тусам илүү бие дэвтэйхэн болж өвдөг гарсан хүртэл яг таны биед суудсан. Таны л биеийн онцлогийг илэрхийлдэг болсон тэр өмд. Хэрвээ өөр хүн тэр өмдийг ингээ удаан өмссөн бол өвдгөн хүртэл өөр газар гарна шүү дээ. Тэгэхээр тэр бол тэр хар өмд мөн ч гэсэндээ таны өмд биш. Таны биеийн нэг хэсэг биш. Тэгэхээр таны биеийн нэг хэсэг болтлоо тантай туж хамт байсан тэр хуучин хар өмдний гоо сайхныг олж харах нь магадгүй ваби саби. Энэ бол өнөөдрийн бидний фэшн энэ хандлагад ваби саби гэх ойлголтыг авч ашиглаж байгаа бас нэгэн жишээ юм. Гоё сайхан гэхээсээ илүүтэй төгс бус, энгийн, даруй төлөв хийгээд өөрийн биед хамгийн эвтэйхэн, магадгүй эмх цэгцгүй, өө сэвэхтэй, урагдсан мэт эффекттэй, өгөрч хуучирсан юм шиг будчихсан, нөхөөстэй гэд бүгд төгс бусын гоо сайхныг ашиглаж байгаа. Тийм ойлголтууд. Гэхдээ энэ төгс бусын гоо сайхныг авч ашиглаж байгаа нь ваби саби дизайн боловч яг ваби саби бол үнэндээ биш. Ваби саби гэдэг нь бол яг тэр төгс бусаар шинээр хийгдчихсэн тэрийг дуурайсан зүйл биш. Харин жинхэнэ тэр хуучныг өгүүлэх тэр илэгдлийг өгүүлэх, тэр амьдралын түүхийг өгүүлэх, тэр илэгдсэн хуучин зүйл юм аа гэж хэлж байгаа юм.
Wabi sabi гэхээр танд хамгийн эхлээд нэг тийм хагарсан аягыг алтаар нийлүүлж наасан дүр зураг санагдсан болов гэж санагдаж байна. Тийм ээ, энэ бол кинцүги буюу алдаага алтаар нөх гэх зэн буддизмын санаа. Энэ санаа бол 15 дугаар зууны 2 дугаар хагаст засаглаж байсан шогун Ашикага Йошимаса өөрийн хайртай цайны аягыг санамсаргүй унгаж хагалснаас ордны уран дарахчвал хэрхэн сэргээн засварлах талаар хилэлцсээр энэ аргыг олсонтой холбогддог. Уран дарахны ур ухаанаар дахин амилсан тэр шаазан илүү удаан тогтцтой хатуулаг шинжтэй болсон байна. Энэ мэрэгэн ухааныг зэн буддизмын их мастер ашиглаж кинцүги гэх ил санааг үндэслэсэн байна. Алдаандаа харамсах, харуусал дүүрэн байгаа, шархалж, цуурсан тэр зүрхийг та алтаар дүүргэж бүрэн бүтэн болгох боломжтой. Өөрийнхөө гэрийн таалагддаггүй булан тохойг сайтар ажиглаж, тэр чигээр нь хүлээн зөвшөөрч, алдаа оноотойгоор нь үнэлэх нь wabi sabi. Та одоо цэцэгт талдуургасан ганцхан ширхэг халгаа байлаа гэж бодъё л доо. Өнгө алгалсан, сайхан үнэртэй тэр цэцэгсийн өнгө үзэмжинд хажуугаар өнгөрсөн хүн бүхэн татагдаж сэтгэл алдрах боловч танаас харин хүн бүхэн дөлж холоор өнгөрөхийг хичээнэ. Гэвч та яаж ч хичээгээд цэцэг болж чадахгүй. Халгай бол халгай. Тиймээс өөрийн оршихуйг хүлээн зөвшөөрнө. Өнгө бүгээн царай муутай боловч халгаа гертнээс хүмүүс эмийн ургамал ба хүнсэнд хэрэглэж ирсэн төдийгүй өнөөгийн нийгэмд ч ихсэн халгааны гайхамшигыг мэдэрч гой сайхны бүтээгдэхүүнд өргөн хэрэглэх болсон. Бас халгаа хүний арсыг түлж хэсэг хугацаанд өвтгөх сонин чадвартай. Энэ бол халгаа алаг цэцэгсийн үзэсгэлэн донд өөрийн wabi sabi чанарыг илтгэн найгаж буй дүр зураг юм. Төгс амьдралын хэв маяг, төгс гэр, төгс ээж, төгс аав, төгс хүүхэд байхыг шаардах болсон амьдралын стресс донд wabi sabi гэх ойлголт дахин сэргэж энэ ойлголтыг ахин чухалчлан сонирхох болсон шалтгаан бол энэ. Бид байгаа зүйлээ хайрлаж чадвал, байгаа зүйлийнхээ төгс бусын гоо сайхныг анзаарч чадвал шинэ зүйл худалдан авах шаардлагагүй. Тэгвэл хэрэгцээ багасаж, хувийн санхүүгээ ч ихсэн танаж, байгальд ч ихсэндээ ээлтэй нэгэн болно. Wabi sabiг мэдэрсэн хүн би хүлээн зөвшөөрч байна. Би сэтгэл хангалуун байна гэж чин сэтгэлээсээ хэлж чадна гэх. Би хүлээн зөвшөөрч байна гэдг нь эртний Японы Даяанч лам нарын хийдэг байсан укедамо гэх бясалгал бөгөөд сайн муу бүхнийг бүгдийг нь хүлээн зөвшөөрч сэтгэлээ хоосруулах бясалгал аж. Өөрийн сайн зүйлсийг хүлээн зөвшөөрснөөр хөөрч ээгөөрөх бус. Муу зүйлсээ хүлээн зөвшөөрснөөр доошоо орж доромжлогдох бус. Боддоор харж дараагийн шийдвэрээ гаргах. Сэтгэлийн амар амгаланг олох тухай. Би сэтгэл хангалуун байна гэдг нь болохоор яг аз жаргалтай байна гэсэн үг биш. Аз жаргалтай байна гэдэг маш хэцүү. Аз жаргалыг ер нь хүн хизээч үрд ингээ барьж иж чадахгүй. Өдөр болгон аз жаргалтай байна гэж байхгүй. Харин өдөр болгон сэтгэл ханамжийг мэдэрч болно. Өөртөө байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх нь талархаж сурахаас эхэлж байгаа. Өөртөө байгаа зүйлдээ сэтгэл хангалуун хүн өөрийнхөө зорилгын төлөө эрүүл ухаанаар урагшлана. Гэхдээ өөрийн бусдад хортой муу чанарууд бүтүүлэг занг ч гэсэн хүлээн зөвшөөрч өөгшүүлж болно гэсэн үг биш шүү дээ. Яг энийг бол та ялгаж салгаад ойлгож болно гэж би ойлгож байгаа. За дахиад нэг тайлбарлая. Wabi sabi бидэнд яг юу хэлдэг вэ гэвэл альва зүйл эвдэрч буруу юм шиг санагдаж таныг эмтэлж нугалсан бол яг байгаагаар нь харах битгий шүү. Яагаад гэвэл бид энэ ертөнцид амьдрахдаа өөрсдийн дотор хувийн нөхцлүүдийг бий болгосон байдаг. Энэ ингэж болохгүй, тэр тэгж болохгүй, энэ ийм байх ёсгүй, тэр тийм байх ёсгүй. Эсвэл би ийм байх ёсгүй, би ингэж амьдрах ёсгүй. Гэтэл тэр бол таны нөхцлүүдээр шүүгдэж гарч ирсэн тэр нөхцөл харж байгаа өнцөг. Харин шүүхийн оронд зүгээр эвдэрсэн байгаа өөрийгөө хагарсан байгаа аягыг хараад хүлээн зөвшөөрнө. Байгаагаар нь харна. Энэ бол амьдралд хандах хандлагаа ч гэсэн төлөвшүүлэх дадлага ажил. Тэгээ таны амьдралд ямар нэгэн асуудал үүслэ гэж бодох юм бол та тэрийг шууд шүүхийн оронд ийм асуудал үүслэ. Одоо би яах вэ?
дараагийн зүйлийг зүгээр шууд бодоод амьдралаа үргэлжлүүлнэ гэсэн үг. Яг энэ ваби сабигийн талаар ярихаар ч юм уу, мононо аваригийн талаар ярихаар ер нь бол надад нэг тийм байгальтаа эдгээр зүйлсэд яаж холбогдож байгаа вэ гэдг нь хөргөлж сэтгэл хөдлөж идэг, маш гоё санагддаг. Ингээд дотор дулаацуулдаг, тийм зүйлээдэг. Тийм учраас яг одоо би та хэдэд байгалаас ваби сабиг олж хэрхэн харах талаар ярьж өгч байна л да. За, байгалийн ваби саби гэдэг нь бол байгаль өөрөө төгс биш, атлаа үнэн. Тэгээ нэг чимээгүй тэгээд нэг тэр сайхан байдлаараа оршиж идэг. Тэр чимээгүй мөртлөө төгс биш ингээд оршоол байж идэг те, тэр агшинг анзаарч харах. Хаврын ихэнд бүрэн дэлбэлж амжаагүй ирмэг нь ингээ баг зэрэг цоохортоод нэмгэрсэн цэцэг салхинд ганхаж байгаа. Тэр нь нэг тийм гунигтай юм шиг гэрнээ дулаахан мэдрэмж төрүүлэх тэр агшин. Тэ заавал ямар ч өөгүй байгаа төгс байгаа тэр цэцэг биш. Ингээ цоохортоод нэмгэрсэн байгаа. Тэр цэцэг ч гэсэндээ гоо үзэсгэлэнтэй. Тэр цэцэг одоо маргааш байх хэсэг нь тодорхойгүй ч гэсэндээ яг энэ мөчөд энэ оршиж байгаа нь өөрөө ваби саби. Намрын сүүл болоход өнгөн ганцсан навцс газар дунаж хөл доор шаржигнах чимээ сонсогдно. Навч болгон өөр өнгөтэй, өөр хээтэй, хизээч ахин давтагдахгүй. Цаг хугацаат эднийг үзэсгэлэнтэй байлгах гэж биш, харин өөрийн жамаар нь хувиргасан байгаа байдлын тэр илэгдэл, бүтгэрэл, тэрэн дотор л байгалийн тайван байдал оршдог. Модны холтос ан цавтай, зарим мөчр нь хугарсан байсан ч гэсэндээ мод бүхэлдээ амьд чимээгүйхэн ургасаар байдаг. Хин нэг нь түүнийг одоо засаж тэгшлэх гэж оролдохгүй. Бороо, салхи, нарны мөр, холтос, мөчр навчин дээр нь үлдэж цаг хугацааны зураасуудыг үлдээн. Энэ бол хуучирч өвгөрсний илрэл биш, харин амьдарч ирснийх нь баталгаа болдог. Манантаа өглөө уус бүрэн харагдахгүй. Оройн ингээ алга болцсон юм шиг тийм санагддаг. Тэгтээ тод биш, бүрхэг, гүйцэд бус энэ дүр зураг л ваби сабиг мэдэрсэн хүний сэтгэлийг одоо тайвшруулдаг. Яагаад гэвэл бүхнийг заавал одоо ил тодорхой харах албагүй. Зарим зүйлийг бүдэг бадаг яг тэр байгаагаар нь хүлээн зөвшөөрөх нь ваби сабигийн мөн чанар. Байгалийн ваби сабийн үзэсгэлэнтэй байе гэж юусоо хичээдэггүй. Зүгээр байгаагаар оршиж, төрж, өөрчлөгдөж эцэст нь алга болдог. Тэр төр зургийн нам гүм даруухан оршихыг анзаарч чадвал байгаль бидэнд амьдрал өөрөө хангалттай. Төгс биш ч гэсэндээ үнэн тэ амьд байгаа, яг одоо амьсгалж байгаа гэдгийг мэн чимээгүйхнэр зааж, харуулж, ухааруулж байдаг. Одоо харин та эцтэй Японы одоо соёлын тэр орчинд ваби саби хэрхэн одоо шингэж харагддаг вэ гэдгийг нь эсвэл одоо угаасаа л энэ ваби сабиг одоо авч өөрийнхөө концепцоо болгосон тэр соёлуудаас нь ярьж өгье гэж бодож байна. Юуны өмнө бол мэдээж цайны яслал байгаа штэ. Цайны яслал бол ваби сабигийн хамгийн сонгодог илэрхийлэл гэж үздэг. Тансаг ордон харшид биштэй, харин тийм намхан таацтай, бүдэг гэрэлтэй цайны өрөөнд гар харгаар хийсэн тэгш бус хэмтэй аягандаа цай аягалж өгдөг. Аягны ирмэг тийм жаахан морисон өнгөн жигд бус тэ гар нь одоо ингээ гараараа хүрэхэд гаднатал нь жоохон арцгар дөө тэ тэр байгаа байдалд нь гоо сайхан оршиж байгаа гэж үздэг. Шин гялалцсан идэл гэхээсээ илүүтэй олон жил хэрэглэгдэж ирсэн одоо бусад хүмүүсийн гарын дулаан шингэсэн тэр аяга илүү үн цэнтэд тооцогддог. Раку вар керамик идэл гэдээ бас байгаа. Эдгээр нь бас адилхан хэлбэр нь төгс биш, гадаргуу нь барцгаар зарим газараа бүр ан цавтай байж болдог.
Тэгтээ тэр бусад хүмүүсийнтэй магадгүй алдаа гэж бодож байгаа тэр зүйл нь тэр эдлэлийг амьтаа мэт болгож нэг бүрэн дахин давтагдчихгүй болгодог. Эвдэрсэн байгааг нь тэр алдаа гэж одоо үзээд байгаа тэр зүйлийг нь нуудаггүй. Харин тэр нь өөрөө тэр эдлэлийн түүхийг нь тодруулж өгж байгаа юм а гэж илүү үнцэнтэй болгож харуулдаг. Илүү гоо сайхан нь болдог гэж хэлдэг. За мөн Японы цэцгийн урлаг Икебана гэдээ байгаа те. Икебанагийн талаар би ханхүү Хисахитогийн нас бий дүрсний ёслол дээр нь одоо хэрхэн ашигласан талаар хальт дурдаад өнгөрдөг шүү дээ. Тэ төгс тэгш их хэмжээний тэм цэцэг заавал одоо танд хэрэггүй. Харин ганцхан хадж байгаа мөчир байсан ч гэсэндээ те хагас дэлбэлсэн цэцэг байсан ч гэсэн нэг жижигхэн хоосон орон зайтай хамт одоо хоршоход л хангалттай. Цэцэг бол удахгүй угаасаа гандахыг нь бид нар мэдж байгаа. Тэгтээ яг одоо байгаа тэр гоо сайхныг нь харах. Яг тэр нэг хормыг нь үнэлэх нь ваби саби. Та ингээд нэг цэцгэнд дуртай хүн байлаа гэж бодъё. Тэгтээ үргэлж үнэтэй цэцгийг те үргэлж их хэмжээгээр худалдаж аваад байх хэцүү. Харин тэрний оронд ганцхан савх орох тийм нүхтэй жижигхэн вааранд ганцхан эмзэг цэцэг хийж тавиад тэгээд тэрний тэр үзэсгэлэнгийн ширтэх. Тэр одоо үзэсгэлэнтэйгээр та тэнд одоо амьлуулж байгаа гэсэн тэр цэцгийг тэр бол одоо Икебанагийн бүтээж байгаа ваби саби гэж хэлж байгаа юм. За мэдээж нөгөө хуучин модон байшингууд хийдүүд ч гэсэндээ ваби сабигийн жишээ болж байгаа юм л да. Модон бараандцсан, будг нь халзарцсан, тэгээд тэгсэн ч гэсэн тэрийг шинээр будахгүйгээр үлдээдэг те. Тэр бол одоо цаг хугацааны мөр юм аа. Энэ бол одоо муухай биш ээ. Харин үн цэнтэй, харин гоо сайхан юм аа гэж үзээд байгаа. Алхаад явхад шалан дуурчиж болно те. Цаасан хаалга нь бүр ингээд нэмгэрсэн. Тэгээ гэрлийг одоо маш бүдэг нэвтрүүлдэг болцсон байж болно. Гэхдээ тэр бол өөрөө ваби саби юм аа гэж хэлж байгаа юм. Одоо би ингээд та эцтэй бүрэн тайлбарлаж өгөхгүй байгаа ч гэсэндээ ер нь ингээд нэг дүрсэлж хэлээд энэ бол ваби саби юм аа гэхэд таны дотор ингээд мэдрэгдэж ирж байгаа л гэж бодож байна. Ер нь бол одоо Японы гоо зүүн ойлголтуудыг яг ингэдэг. Ваби саби бол тэр юм аа гэд хэлдэггүй. Мононо авари бол тэр юм аа гэд хэлдэггүй. Зүгээр үгсээр ингээд тойруулж хүндсөөр байгаад танд ингээд дотор чин тэр нэг мэдрэмжийг ингээд суулгачдаг гэх юм уу да тий. Тэгэхээр одоо та ингээд ер нь энийг сонсоод ваби сабиг дотроо ингээд мэдэрч эхэлж байгаа болов уу гэж би бодож байна. За одоо харин нийтүүлээ эртний Японы ваби сабигийн талаар одоо богинохон яриа гэж бодож байна. Эртний японочууд бол одоо ваби сабиг өнөөгийн шиг тийм тэ одоо миний та хэдэд за тэр бол тийм юм аа одоо юу гэдэг төгс бусын гайх юм шиг юм аа гэдэг ч юм уу те иймэрхүү тодорхой нэр томьёо онлын хэлбэрээр тайлбарладаг байсан. Харин шүлэг, зан үйл, ахуйн хэрэглээгээр дамжуулан мэдрүүлж ойлгуулдаг байсан. Цайны ёслын их багш Сеннорикю те энэ хүн эхлээд одоо ваби саби илүү тодорхой хэлбэрт жоохон оруулж ирсэн гэж хэлдэм байлээ л те. Тэгтээ Рикю бол одоо өөрөө ваби саби ийм зүйл гэж тайлбарлаагүй, харин хэтрүүлэггүй. Дутуу юм хэтрүүлэггүй гэж хэлж байгаа юм те. Тэгтээ дутуу юм шиг боловч хангалттай оршихыг зааж байгаа гэж хэлж байгаа юм. Эртний японочдын хувьд сайхан гэдэг ойлголт нь гайхуулж одоо харагдах бус, харин удаан ширтэх тусам дотроосоо мэдрэгдэх зүйл гэж байгаа юм л да. Одоо өөрөөр хэлэх юм бол байгаль ертөнцид ч гэсэндээ одоо тэр сайхан байгаа зүйлээ гайхуулах гэж оршдоггүй. Зүгээр л одоо амьд байгаа нь оршихуун одоо тэр гэх юм уу да тий. Тэгж хэлж байгаа юм л да. Би та хэдэд бас өглөөнийхөө цайны талаар 2025 оныхоо сүүлийн бичлэгэн дээр хэлжсэн өдөр бүр давтагддаг тий. Манай өглөөний цайны орцол өдөр бүр давтагддаг. Нэг өндөг тий, нэг талах. За тэгээ нэг хідэн төрлийн ногоогоо ээлжилж тойруулаад хэрэгэлдэг. Ер нь бол тийм уйтгартай юм шиг мөртлөө байхгүй юм бол байхгүй. Тэгээ яг энэ дутуу юм шиг боловч хангалттай гэж хэлээд байгаа.
энэ үед би одоо өөрийгөө би ч одоо ваби сабидад яваадсан юм биш үү дээ гэж бодсон яг энэ бичвэрийг бичиж явах хугацаанд. За ингээд одоо харин та хэдэд энэ ваби сабиг ойлгож болохоор зарим нэг хайку гэх Японы одоо 3 мөртүүд байгаа шүү дээ. Энэ 3 мөртүүдээс тайлбарлаж хүргэе гэж бодож байна л да. Нэгэн урт болж байгаа учраас богинохон тайлбарлаж явахыг хичээе. Навч ганцаар салхинд дуугүй иргэн намар дуусна гэж байгаа. Японоор болохоор ичиха хитори казэни дамаште аки овару гэж байгаа юм л да. Навч ганцаар гэдэг нь болохоор ганцаар гэдэг үг нь маш чухал болж байгаа юм. Олон навчнаас салаад модноосоо унсан нэг навчийг ингээ онцолж байгаа. Энэ нь одоо тусгаарлагдсан, үлдэж хоцорсон юм шигтэй нэг тийм ганцаардл тэрнээс илүүтэй тэг хүлээн зөвшөөрөгдсөн тийм одоо ганцаардал, ганцааршил гэх юм уу да тий. Яг гэвэл ваби сабид одоо ганцаардал нь одоо хоосрол биш. Зүгээр л одоо нэг тийм байж байгаа тийм байж гин зүгээр л одоо ганцаараа байна. Тийм өрөвдөлтөө биш те. Навч өөрийгөө өрөвдүүлэхгээгүй зүгээр л тэнд байгаа. Гэх юм уу да те. Байгаль ертөнц бол одоо сайн хэлсэн шүү дээ. Сайхнаа гайхуулдаггүй гэдэг шиг те. Ингээ унж байгаа тэрийг энэ өрөвдөлтөө гэж хизээж бодохгүй. Зүгээр л те угаасаа ундаг хаагдардаг те нэг тийм жам. Тэгээд тэр утгаараа те ганцаараа байна гэдэг бол зүгээр л нэг тийм жамын зүйл гэж хүлээж авах, хүлээн зөвшөөрөх. Навч унахтаа чимээ гаргахгүй, эсэргүүцэхгүй гэж чинь те. Дууга ингээ эргэж байгаа гэдэг чинь те. Эргэн гэдэг нь одоо тэмцэх бус байгалийн хэмнэлд даган хөдөлж байгаа гэлтгэн. Амьдралын тэр өөрчлөлтийг хүчилж барихгүй, шунж одоо шаналж тэмцэхгүй жам ясоор нь ингээд тэ дагаж хүлээн зөвшөөрөх. Дуугүй байна. Тэ дуугүй тэнд эргэж байна гэдэг нь гунигтай гэхээсээ илүүтэй амар тайван хүлээн зөвшөөрөгдсөн байдал юм аа гэж байгаа юм. За тэгээ хамгийн сүүлийн мөр нь намар дуусна гэж байгаа юм. Намар дуусч байна гэдэг нь улирлын төгсгөлөөс гадна ингээд нэгэн мөчлөг хаагдж байгаа юм аа. Тэгтээ энэний дараа хаврын дараа одоо намрын дараа ямар улирал ирэх юм? Тэр улирлын дараа ямар улирал ирэх юм те мэдэхгүй штэ. Тэгэхээр энэ нь одоо ваби сабигийн чухал шинж юм аа. Төр зургийн төгсгөлийг сайхан гээд одоо хүлээгээд авах тэр ухаан. Дуусна гэдэг нь эмгэнэл биш, харин одоо зүү ёсны хаалт юм аа гэж байгаа юм л да. Тэгэхээр энэ 3 мөртөөр ийм зүйлийг тайлбарлаж өгч байгаа юм. За дараагийн хайку хагарсан аяга гарын дулаан хадгална өглөөний цай гэсэн байгаа юм. Хагарсан аяга гэдэг нь те мөн л хагарсан гэдгийг шууд хэлснээр одоо төгс бос байгааг ингээ харуулж байгаа байхгүй юу? Хагарсан аяга. Зарим хүмүүс хагарсан аягийг шууд сольдог тийм үү? Одоо ямар нэг ямыг мууг зөгөндөг имтэрсэн аягаан дуудаггүй гэдэг ч юм уу те. Эсэргээрээ одоо энэ ваби саби дээр бол хагарсан гэдэг нь өөрөө төгс бос байдлыг илэрхийлж байгаа. Энэ аяга шин биш, гялалцсан биш, анц автай. Тэгээ магадгүй тэ нөгөө кимцукигээр засагдсан ч яж мэднэ. Гэхдээ хаягдаагүй. Энэ ваби сабид эвдэрсэн зүйл хэрэггүй болтгоо харин эсэргээр түүхтэй болж байна гэж үзээд байгаа юм л да. Тэгээд энэ аяга мэдээж олон өглөөг тантай хамт өнгөрүүлсэн, олон өглөөг таны одоо тэр сэтгэл зүйтэй хамттай байсан, таны тэр гарын элч дулааныг мэдэрсэн, тэ заримдаа өглөө ингээд айд сандарсан, чичирсэн тэр одоо гарын чинь тэр дулааныг мэдэрсэн тэр аяга тэ гэдэг утгаараа гарын дулаан хадгална гэж байгаа дараач юмөр тэ энэ дээр амьтаа мэдэрслэгдэж байгаа юм л да. Хүн аягийг нь одоо барих тэр агшинд дулаан шилжиж тэр дулаан хадгалагдана гэж хэлснээр хүний оршихуй дурсамж дадал зуршил шингэсэн тэр байдлыг илтгэж байгаа. Төгс бус ч гэсэндээ энэ аяга одоо хүний өдөр тутмын амьдралтай ойрхон байгаад таны мэдрэмжийг нэг ясандаа хадгалсан байгаа гэж хэлж болохоор бид нар ингээд заримдаа хайртай хүнийхээ ч юм уу те өмсөжсэн хувцас барьж исэн аяга одоо ингээд бүр ирээдүйд бүр амар
экстра юм ярьдаг ч те тэрний минь намсгалж байгаа агараар те тэр мэн одоо миний энэ үзэж байгаа тоглолтын нэгэн дээвэр дор байгаа гэдэг ч юм уу те одоо магадгүй тэрэн шиг те миний одоо тэр бүх мэдрэмж миний одоо бүх өглөөний тэр бүх мэдрэмжүүдийг хадгалсан гараар минь одоо дулаацагдсан те тэр аяг гэдэг утгаараа тэгээд өглөөний цай гэдэг нь хамгийн энгийн ядлаа хамгийн чухал ёслол тансаглал онцгой үйл явдлын одоо үеэрх биш зүгээр л өглөө те өглөөний цай ингээд амьдралын тэр жирийн давтагддаг тэр акшн тэр нэг энгийн давтагддаг тэр зүйл бол одоо ваби саби яг энэ акшнд бол оршиж идэм аа гэдэг онцгой биш гэхдээ амьд байгаа гэдгийг одоо бацтагж байгаа тэр мөчүүд чинь өөрөө үзэсгэлэнтэй юм аа гэдгийг одоо энэ ваби саби энэ гурван мөртөөр илэрхийлээд байгаа гэж хэлж болно. За нэг иймэрхүү байгаад байгаа. Ер нь бол ваби саби гэдэг маань тэгэхээр ер нь бол төгс бос зүйл хүний амьдралд ингээм хамгийн ойр байдаг. Жирийн нэг өглөө гэж байгаа те. Гэхдээ тэр өглөөг үзэж байгаа вэ гэдэг үзэж гин гэдэг чинь ямар сайхан бэ? Тэр өглөөг үзэж байгаадаа талархаж байгаа тэр нэг чимээгүй тэр өглөө тэр нэг хальт ухааралтай тэр чинь ямар одоо үн цэнтэй юм бэ гэж байгаа юм л да. За ингэж авсаргаал ваби саби чинь одоо бүр гүн рүү тайлбарлагдаж ордог л доо. Ихэнх хүмүүс бол одоо ваби саби гэдэг хэлэнгүүт нэг ойлголт юм шиг боддог. Гэхдээ бүр ингээд одоо философик талаас нь тайлбарлах юм бол ваби саби хоёр чинь одоо тусдаа ойлголт болж байгаа. Сүүлд ингээд нэгдэн нийлж ирж байгаа юм л да. Нэг цөм болж байгаа гэх юм уу. Тэгээ ваби гэдэг нь болохоор вабиши буюу ганцаардал, даруухан амьдрал, материаллык зүйл багтаа оршихыг илэрхийлдэг. Гэхдээ вабин яг гүндээ бол бидний амьдрал болоод одоо үхлийг хэрхэн харж байгааг илэрхийлж байгаа юм аа. Одоо бид амьдрал болоод үхлийг өөрийн дотооддоо хэрхэн хүлээн зөвшөөрж байгаа те. Саяхан одоо байгалийн тэр нэг одоо дуусж байгаа зүйлс гэдэг ааштай унж байгаа навч ингээд унаад үгүй болчихно те өрөвдөлтөө юм аа ямар хайр юм бэ ингээл дууслаа ингээд өгүүрлээ гэж одоо тэр үхлийг яаж хүлээж аваа юм бэ эсвэл одоо амьдралдээ шинэ эхэлж байгаа амьдралыг яаж угтаж хүлээж авч байгаа. Тэгээ тэр нь одоо өөрийнхөө сайн сайхан зүйлийг хитрхи одоо ээгорч хүлээж авах биш. Ингээд бүх зүйл эхэллээ. Ингээд бүх зүйл сайхан гэж одоо догдолж тэгэх биш. Ерөөсөө тэр амьдрал өхөлдөө шинэ зүйл, дуусж байгаа зүйл гэдгийг одоо зүгээр байгаагаар нь хүлээж авах. Тэр нэг юмнуудыг юу гэдгийг зааг гэх юм уу да тий. Тэндээс одоо амьдрахыг хэрхэн сонгож байгаа тухай гэдэг ч юм уу те. Ваби бол одоо бидний зовлон, гуниг, готрал, эцгүртэй байдлуудыг одоо юу ч биш юм аа. Энэ бол хоосон юм аа гэж хэлж байгаа бол зүйл биш юм аа одоо. Тэгээ зүгээр л байгаагаар нь хар гэдгээрээ бүх зүйл чинь одоо ингээ хоосон байгаа учраас чи бити тоо гэж байгаа юм биш. Харин одоо тэр зүйлсийг зүгээр ингээд шууд хараад тэрнтэй нүүр тулаад те тэрнээс одоо ухаарл олж авах. Тэр мэдрэмжүүдийн дотор нуугдж байгаа тэр айцтайгаа одоо нүүр тулаад тэгээд тэрнээсээ шин үзэсгэлэнтэй зүйлийг олж авах гэх юм уу да тий. Би ингээд нэлээд гацаж ярьж байгааг таад маань уучлаарай. Энд дээр бас нэлээд бодож ярьж байгаа учраас жоохон удаж ярьж байна. Тэгэхээр одоо та бүхэн ваби сабиг ингээд олж хараад дотроо тэр зүйлстэй нүүр тулаад яг жинхнээсээ дотроо ойлгоод ухаарад бодлогошроод гүн бодолд автаад тэг вабиг ойлгож авах нь. Харин саби гэдэг нь болохоор илэгдэж хуучирсан одоо цаг хугацаанд өнгөн дарагдсан мөн ганцаардл гэх утгатай. Тэг вабиг олж нээсэн хүн сабиг нээж чадна гэж аахгүй. Сабиг нас явах нь одоо сайн дарс амттай гэж үздэг шиг удсан, хуучирсан, илэгдсэн гэх зүйлс нь эсвэл одоо хүн ч гэсэн байсан те одоо настай хүн байсан ч гэсэн те дотооддоо маш их утга учиртай амар амгаланг мэдэрсэн тайван байдлыг хэдийнэ хуримтлуулсан яагаад гэвэл ингээд маш их зүйлсийг үдсээр байгаад ингээ хүлээн зөвшөөрсөөр байгаа те одоо магадгүй ингээд ойр тойрныхоо зөндөө олон хайртай хүмүүсийг ингээд алдаад те тэгэхлээд одоо тэрэнд ингэж биеийн амьдралыг одоо энэ хөнгөөр туулж чадахгүй юм байна гэдэг тэр одоо маш гүн шалхыг авч агаад
дараа нь ингээ идэгрээд ахиад нэг алдаад ахиад ингээд унаж боссоор байгаад ингээ магадгүй үхлийн хүлэн зөвшөөрсөн те. Одоо тэр нэг одоо зүйлсийг одоо бид нэр хуучирсан, илэгдсэн, энэ хөгшөрсөн хүн гэж үзээд байгаа. Тэгтэл тэдний дотор одоо те ингээд тэр нэг ваби саби гэж хэлээд байгаа. Тэр зүйл чинь ингээд байгаа юм аа гэж хэлж байгаа юм л да. Тэгэхээр энэ саби гэдэг зүйл чинь хуучирч муудсан илэрхийлэх биш, харин он цагийн орчдод хуримтлагдсан туршлага, дурсамж, дотоод зэрэлт. Тэгээ тэрний гоо сайхан юм аа гэж байгаа юм. Тэгэхээр энэ ваби саби гэдэг хоёр юм чинь нэг одоо талаараа зоосны хоёр тал шиг те, нэг талдаа үхэл амьдралыг үзэх үзэл дуусж байгаа, эхэлж байгаа. Тэр бүхнийг одоо үзэж байгаа үзэл нөгөө талд үхэл амьдралын алийг нь сонгох вэ гэдгийг дэнсэлж байгаа тэр явц нь, процесс нь гэж хэлж байгаа юм л да. За ингээд одоо яг энэ философийн нарийн юм руу ороод ирэх юм бол угаасаа ингээд ганцхан подкастаар ч юм уу те ганцхан юмар тайлбарлахад маш хэцүү учраас ерөнхийдөө яг энэ төгсгөлийн хэсгийг бол та хэдтэй амсуулаад орхиё гэж бодож байна. Тэгээд хэрвээ энийг илүү сонирхох юм бол мэдээж одоо энэ чинь эрдэм шинжилгээний ажил хүртэл хийгээд хүмүүс те янзын судалгаа хийж бүрэн ойлгох үгүй юу гэдэг дээр явж байгаа шүү дээ те. Тэгэл одоо зэн буддизмын одоо ламнар ч юм уу те тэр хүмүүс бол одоо насаараа энэ зүйлийг ойлгох гээд ингээ явж байгаа учраас бид нэр бол одоо яг тэр бүр гүн нарийн ямыг нь ойлгохын тулд бүр их удаан хугацааг зарцуулж бүр их одоо зүйлийг өөрийнхөө дотор туулж ийж ойлгох болов гэж би бодож байна. Тэгээ би ч гэсэн ингээд бүрэн ойлгож чад та хэдтэй хэлээд байгаа юм биш. Харин өөрийнхөө ингээд мэдсэн, сурсан, одоо сонирхож байгаад ингээд олж авсан мэдээллүүдээ та хэдтэйгээ хуваалцж байгаа гэдэг утгаар нь хүлээж аваасаа гэж хүсэж байна. Тэгээд миний YouTube-ийн үзэгчид донд миний Instagram дээр бас дагд юм Wabi Sabi гэдэг нэртэй бас үзэгч танил маань байдаг. Тэгээ гоё нэртэй байгаа юм тий. Тэгээ та хэд маань ч гэсэндээ өөрийнхөө амьдралд Wabi Sabi гэдэг зүйлийг одоо чадах чинь хандаа хэрэгжүүлэх гэж үзээрэй. Тэгээ бүгдээрээ эх 7 хоногийнхаа подкастаар эргэн уулзцгаая. Түр баяртай.